Өглөөний мэнд. Өглөө сэрчээд байж гин хагасааны өглөө. Өнөөдөр манай гэрт манай найзууд ирэх ёстой. Тэгээд хоолунд бэлтэн гээд ер нь дэлгүүр орох ажилтайгаа учраас гарахтаа бэлдээд тэгээд ер нь өдөр тутмынхаа скин кэрээ яаж хийдэг талаараа хуваалцъя гэж бодлоо. Миний ярьс ер нь бол сүүлийн 3-4 жилийн орчим нэлийн батг гардаг болчихсон. Тэрнээс өмнөх батг гардаг байгаагүй. Тэгээд яг маш олон зүйл хэрэглэж үзснийхаа туршлагыг бас та бүхэнтэй хуваалцъя гэж бодоод энэ бичлэгийг хийж байна. Юу яриулаач коко. Гараа. Нөгөө гараа. За эргээд үзлээ. Хүмүүс ч амар залхуу гэсэн. Коко маань 6 сарын 7-ны өдөр төрсөн байгаа. Амтны дэлгүүрээс авч исэн. Чи камерлаа бүгсээ харуулж болохгүй ш. Ус. Stay hydrated. Тэгээд өвлийн уйлралд ийм хүүтэн сэрүүн хуурай орчинд арсныхаа суурийг маш сайн бэлэх хэрэгтэй. Манай найз маань хэлсэн баггүй. Арс бол яг спонж хий. Тэгэхээр спонжид юм нэвтрүүлэхийн тулд мэдээж маш сайн чийгшлэг өгсөн байх хэрэгтэй. Тийм болохоор төнрөө би өдөр болгон өглөө оройдоо 2-3 удаа давхарлаж хэрэгэлдэг. Зарим өдөр бүр сайн чийгшүүлэхийн тулд 5 удаа ч юм уу давхарлаж түрхэж байгаа. Ингэснээр суур чийг сайн нэмэгдүүлээ зогсохгүй. Дээрээс нь дараачийн бүтээгдэхүүний суурийг нь маш сайн бүрдүүлж өгдөг гэх юм уу. Одоогоор би яг ийм 2 тонер хэрэглэж байгаа. За тэгээд би эхлэхдээ энэ тонероор хэлдэг. Яагаад гэвэл энэ тонер нөгөөдгөө бодвол хамаагүй шингэн бүтцтэй. Зөвхөн нүүрэндээ түрхээд илүү гарсныг нь хөзөө рүүгээ явуулаад тэгээд гар хуруу гэд ингээ авчдаг. Миний арс нэлийн хуурайсан байсан учраас тонер бол шууд уугаад авчиж байгаа. Сойбин нь энийг нөгөөдгөө бодвол арай жоох хөвтгөн юм шиг санагддаг. Өглөөдөө тайван сайхан гарч ивэл чихнийхаа хэсгийг бас жоохон массажлдаг. За ингээд дөрөвдөх давхраа явж байна. Уруулан байдлын хэрэгэлдэг ер нь хэвчлээ. Тэгээд миний яг төрхтөг байдлын маань олдохгүй байгаа. Хаан тавьсан юм л доо. Монголчин өөрөө ийм хуурай сэрүүн уур амьсгалтай уус учраас арьс арчилгаанда бүр их шийгшүүлдэг юм хэрэглэх хэрэгтэй байгаад байдаг. Арьс арчилгаанд хэд хэдэн чухал юм байгаа. Зөвхөн гаднаас нь элдв янзын бүтээгдэхүүн хэрэглэх биш. Дотроос нь эрүүл байх нь бүр хамгийн чухал номер 1 зүйл байдаг. Тэгэхээр хүний арьс 11-ээс 2-ын хооронд амардаг. Энэ үеэр аль болох унтцсан байвал сайн. Дээрээс нь нэмээд эрүүл зөв хооллож сурах хэрэгтэй. Мэдээж тасгал хөдөлгөөн хийх нь чухал байна. Мэдээж хамгийн ихний хийж болох хялбар арга нь усаа сайн уух байгаа. Шингэн зүйлээ сайн нөхөж дотроосоо чигийг өөртөө сайн гуйх хэрэгтэй. Дээрээс нь бүтэн гоё сайхан амрах хэрэгтэй. Матчатай амтлаа хэрэглэе. Энэ бол гэхдээ айгүй шингэн бүтцтэй ампал. За ингээд амплаа түрхчихлээ. Өглөөр тэрхээр бүр арьс амар гоё амарсан гоё байдаг. Тэгэл жоохон яваал гадуур яваал ажил дээр очиод харахаар ингээд хамаг өөсөв нь харагдаад эхэлдэг. Би энэ асуудлыг удахгүй шийдчихэд бас та нартайгаа яаж шийдснээ хуваалцах байхаа гэж бодож байна. За тосны хувьд би нэг их тос хэрэглэдэггүй. Орой унтахтаа ялангуяа тос хэрэглэхгүй байгаа. Уг нь тос ингээд чийг хадгална, тэгээ чигийг төвчөж өгөх үйлчлэгээтэй шүү дээ. Гэхдээ орой тос түрхээд унтчихаар өглөөнөө сайн шингээгүй байдаг. Тэгээд ингээд өглөө зууралцсан арьс угаахаар ингээд надад амар муухай санагдаад байдаг учраас тосны оронд ийм зөөлөн арай өтгөн хэлбэртэй чийгшүүлдэг эссенс хэрэглэж байгаа. Энэ эссенс гэхээс илүү тос шиг бүтцтэй гэх юм уу?
яг суурчигээсээ өгсөн байхад бусад бүтээгдэхүүнүүд маш гоё ардаасаа шингээд гоё бүтээгдэхүүний тогтцсон амар гоё орж ирдэг. Өдөр тутамдаа пробиотик юм уу коллаген ашиглаж хэрэгэлдэг болсон. Ашиглаж хэрэгэлдэг л гэж нас. Аль нэгийг нь 2 юм уу 1 өдөртөө уучдаг санахаараа. Одоо болохоор нарны тусад хүрхэн. Энийг майлдаас авч исэн. Одоо майлдын нарны туснууд айгуу дэжгүй санагддаг. За одоо болохоор суурэ тавина. Энэ праймер болохоор манай найз зөвлөөд айгуу айтайхан ингээд зөвлөөд авсан. Би заримдаа ингээд арьсан дээр хитрхи юм төрөхөд байгаа юм шиг санагдаад нарны тусуу төрөхгүй байх ч юм уу, эсвэл тосоо төрөхгүй шууд нарны тосоо төрөх ч юм уу, эсвэл бүр праймер хэрэглэхгүй үе байдаг. Нөөтөөс авч исэн. Би угаасаа нөөтийн кремийг хэрэглээд 3 жил болж байгаа. Энийг тэгтээ сүүлд арай өөрийг авсан. Өмнөх нь болохоор ийм хар ийм арай өөр. Have you ever had a dreams that you had өөр төрлийн крем ашигладаг байсан. Надад тэр худалдагч ихч чамд энэ өнгө яг болно гэж өгсөн. Тэгээ надад амар цагаад байгаа. Тэгтээ зүгээрээ уусгаж чаддаад сүүдэр гэрс өдрөө сайн тавьдаг байхад бол кремний цагаад хол тийм ч асуудал биш. Би хаяа ингээл тойл байхгүй дүүсаа усныхаа камерт харж будчихдаг болохоор. Хараа савн бүр амар хэврэг ингээл хахарсан. За гэрлээ тавихдаа нүднийхээ энэ хоёр талд хамрныхаа хоёр талд уруул гэж тавьдаг. Тэгээд хэрвээ сорив байх юм бол сорвоо талд хийчдэг. Хэрэггүй юм байна гэл өмнөх бичлэг дээр яриадсэн чинь айгу аминд ороод байгаа. Хамарныхаа хоёр талаар жоохон л явчих. Миний хамар ингээд айгу урт болохоор хамаагүй өндөрлөх юм бол зөв өндөрлөхгүй болохоор хитрхи амар урт хамартай харагдаад идэг. Тийм болохоор хамрандаа ер нь бол хүрдгүү. Blush stick байсан энийг хэрэглэж үзье. Харин жоохон бараан юм аа. Юу ч вэ гэсэн. За тэгээд гэрэл сүүдрээ тавьчихсан учраас blush. Биш солирч powder хэрэглэе. Ингээ өөрийнх нь юмар хэрэглэхээр тогтцсон амар сайн байгаа юм шиг санагдсан багсгүйгээр. Сүүлийн үед урт өснөөс айгу залхаад байгаа. Айгу хунан өсч чам. Тэгээл халууцаал би юу нэг дээгүүрээ халууцаад байдаг. Хүсэндээ хийм илгэсэн байгаа болохоор амар амар байгаа. Би энэ Лондагийн яг энэ ойлыг энэ хүсэндээ хэрэгэлдэг. Үнэр нь надад айгу таалагддаг. Дээрээс нь үс айгу гоё зөв болж байгаа сте. Хөөра гэрэл сүтрээ нэмээ тавьчих. Хөөра цаашаа миний мейкап сэргэлээ шүү дээ. Тэн. Нүрээ яаж бодох вэ? За хөмсгөө бодохдоо би энэ тэнийг ашиглаж байгаа. Арай жоохон ийм өнгөтэй. Багсаа ашиглаж агаад яг энэ минь ингээд хэсгүүдийг жоохон дотор талд нь нөхөж оруулаад тэгээд сүүл зурчих. Нүдний тэнэ бас ажил дээр мартчихэж. Суур өнгөө цайвар бор өнгөөр тавьчихдаг. Энэ тэ жоохон саатаагаар авчихсан. Нүднийхээ
доод хэсгийг бас жоохон юу. Sleep oil. Одоо нүднийхээ дотор талыг арай жоохон тод өнгөөр будна. Би өмнө нь аяг контур хэрэглэсэн бол одоо контур хэрэглэхээ болцсон. Сармусны будаг. Коусос хаа амар сайн буудаггүй. Урцгогчтой. За ингээд ер нь миний өдөр тутмын нүүр бодол дуусж байна. Би уруулаа байнга будаад байдаггүй. Хаяа тодруулмаар байх юм бол уруулаа хүрээлждэг. Тэгээ ер нь глосс түрхээд явахаар айгу болчдөг. Би сая бичлэг хийж байгаа болохоор айгу удаж будлаа. Ер нь бол 10 минутанд гялц бүгдийг нь хийгээд гэрээсээ гардаг. За эсвэл бүр хийж амжихгүй байх юм бол ажил дээр очиод гээл 10 минут будаад тусахчдаг байгаа. За тэгээд хувцас өмсөд хий.